Сайн байна уу? За ингээд өнөөдөр бүгдээрээ гурвалжин будааны амтаж игнэмэг хийж идцгээе. Жорнд 2 ширхэг банан, баг зэргийн сод хийн. За дээрэс нэмээд хасарваа орж байна. Хасарваа. За хасарваа угаагаад бэлдсэн байгаа. Зарим хасарваа нь бол ястай байдаг. Энэ болохоор ясгүй болохоор ингээд шууд миксэрдэг чинь. Гурвалжин будааны гурил орно. Гурилыг бид нэр ингээд зуурж үзээд хэрэг орохоо өөртөө тохируулна. Сүү хийх гэж байна. Тэгээд баг зэрэг давсыг өөрийн амтлагаар хийн. За хэрвээ та хэд маань юу байхгүй бол миксер байхгүй бол ингээд сайхан ингээд бицлээд өгөөрэй. Хасарваанаа ч гэсэн ингээд цуг бицэлж болно шүү. Надад бол миксер байгаа учраас би илүү гоё нундаг болох гэж байна. За одоо бүгдээрээ хасарваан дээрээ нэмээд энэ ясгүй учраас шууд хийх гэж байгаа. Банана хийгээд. За сүүг болохоор нэг энэ жижигхэн аяг байна. Жижиг аягандаа тохируулаад нэг юм ихөө 150 г орчим сүү хийчихье. За ингээд энийгээ бүгдээрээ хисээртнэ. За одоо саяныхаа бэлдсэн зуурнгийг аваад миксерээсээ гаргая. За дээрс нэмээд баг зэрэг тос хийн. Яа тэгэхээр энэ гурвалжин будам өөрөө нэлээд тийм аргу коксын тос хийж болно. За коксын цаа сагвал зөндөө байгаа. Эсвэл шар тос хийж болно. За энэ австрал руу шар тос мас ерөөсөө авчирч болдгоо. Угаасаа хориотой. Би тэгээ эндээс энэ Шинэ Зеландын тос шар тос авсан байна. Энийн алигээс нь шийсэн болно. Тэгээ нэг халбаа хийхэд л болно. За энэ тосыг би хуушур хайрах гэж авсан. Шар тосыг. Нэг халбаг. Нэг халбаг ахлаа. За бэлэн болсон зуурмын нэрээ баг зэргийн сод хийн. Сэтгэхүй хийвэрэн гашуун болно шүү. За баг зэргийн давс хийн. Манайх бол цагаан давс хэрэглэдэг байгаа. Улаан давс хэрэглэдэг. Манай Монголд бол Хималайн давс гэж зарж яадаг. За одоо эндээсээ нэмээд хэдүүлээ нөгөө бүхэл бүрийн гурлаа өөрсдөө сохтоход тохируулаад юм. Хит өтгөн болохгүй. Тэрхий шингэн болохгүй. Хэрвээ жоохон ахиухан хиймээр санагдах юм бол жоохон сүүгээ хэмж болно шүү дээ. За зурмаг нь ерөөхдөө нэг иймэрхүү боллоо. Өтгөн шиг яг ингээд нэг тохирсон. Хит аргу биш. За листэн дээр хүсний цаасаа тавиад одоо бүгдээ энэ жигнэмгээ ерхөө хүссэн хэмжээндээ оруулаад бэлтэн. За бэлэн болсон одоо жигнэхэд бэлэн болсон жигнэмгээ илүү гоё сонирхолтой болгоо хэвтүүлээ. Хүүхдүүд бол ингээд 2 жижиг шоколад тавьчвал. Өөрөөсөө бол хар шоколад ингээд жижиг хуглаад тавьчихвал байна. За хүүхдүүд бол энэ болохоор энгийн шоколад байгаа. Яг юм жигнэмэг хийхэд зориулагдсан. 2 гэж. За том хүмүүс болохоор яадаг вэ гэхээр ингээ гоё нэг самар тавьж болж байна. Хоёр өөр самар ингээд дотор нь сайн доош нь дараад өгөрөө. Тэгэхээр их гоё харагддаг. Ийм маягаар чимжүүлж байна. Докон тэгээд 180 градустай 10-15 минут болгоход болчихно. За ингээд 15 минутын дараа жигнэмэг нь ийм боллоо. Тэр нэг нь хүмүүс авсан. Гоё болсон гэсэн тийм үү? Таалагдсан уу? Айгуу баярлалаа.